За бүгдээр нь амралтын өдрийн мэндүргий. Тэгээд trading plan week 13 хүрэж байна. За тэгээд эх 7 хоногт уламжлалтсаар news calendar юм байгаа. За 5 дахь өдөр non-farm employment change гэд мэдээтэй байдаг. За тийм болохоор ер нь бол сар болгоны ихэнд хүрдэг те. За тэгээд доллар индекс weekly chart харагдаж байна. За доллар индекс дээр би bullish байгаа. За bullish bias still хэврээ bullish байгаа. За тэгээд энэ buy side liquidity энэ buy side liquidity одоо эх 7 хоногт авах байхаа. За өнгөрсөн 7 хоногт доллар яаж харилцсан бэ гэвэл доллар өнгөрсөн 7 хоногт бол ер нь бол энэ өмнөх 7 хоногийнхоо рейнжийг давж арилж чадаагүй. За тэгэхээр бид нар энийг inside week гэж нэрлэдэг те. За тэгээд өнгөрсөн 7 хоногт inside week байсан. Тийм учраас эх 7 хоногт ер нь бол илүү энийгээ давж арилцсан юм харилцаанууд болох ба. За тэгээд доллар дээр бол bullish хэврээ байгаа. За тэгээд энэ дээр харагдаж байна. Өнгөрсөн 7 хоногт энэ monthly reclaimed одоо bullish fair value gap руу арилжаад ингээд дэш явсан байна те. Тэгээд нэлээд дээр body ингэж зүгөө хаагдсан. За энэ daily chart харагдаж байна. За daily chart дээр би ийшээ арилжаж энэ daily gap руу арилжаж магадгүй гэж бодсон боловч за арилжаагүй. За тэгээд арилжаагүй ийшээ арилжаж чадсангүй ийшээ ерөөсөө бүр нэгч тийм одоо зүгч орж ирээгүй шүү дээ. За энэ бидэрт юу хэлдэг ч аа. За доллар бол илүү bullish байгаа юм байна. Илүү тийм одоо bullish зах зээл хүчтэй байгаа юм байна л гэж бид нар одоо энийг хүлээж авах хэрэгтэй. Ийшээ арилжаагүй гэдэг чинь. За тэгээд энэ daily bullish fair value gap дээр арилжаад хаагдсан байгаа. За тэгээд эх 7 хоногт ерөөхдөө нэг юм гисэн bullish хөдөлгөөнүүд доллар дээр үргэлжлэх байх гэж харж байна. За энэ S&P 500 харагдаж байна. Weekly chart харагдаж байна. Weekly chart дээр өмнө 9 сард дэмжлэг болж исэн энэ gap байна тийм үү. 9 сард ингээд price дэмжлэг болоод all time high хийхэд дэмжлэг болж исэн энэ gap-ыг өнгөрсөн 7 хоногт доошоо сэтэлээд арилжсан тийм. За би өнгөрсөн 7 хоногт юу гэж харсан бэ гэвэл энд нэг одоо bearish gap үүссэн байсан. За энэ fair value gap руу арилжаад доошоо арилжах байх гэж хэлсэн. Тэрний дагуу доошоо арилжсан тий. За тэгээд энэ индекс дээр би бол угаасаа bearish аа. За тэгээд энэ bearish scenario тэгээд эх 7 хоногт дахиад үргэлжлэх байх гэж бодож байна. Би энэ дэмжлэгийн бүс болж исэн 9 сар дэмжлэгийн бүс болж исэн энэ одоо cap-ыг одоо буцаж retest хийгээд inversion fair value gap болгоод тэгээд энэ доош хөдөлгөөнүүд ингэж орж ирэх байх гэж бодож байна. Ингээд тэгээд доош хөдөлгөөн. За тэгээд энэ daily chart харагдаж байна. Daily chart дээр нэг aim daily bearish CB үүсгэсэн. Тэгээд энэ CB лөө ингэж арилжаад тэгээд доошоо ингэж арилж. За биткойныг бол доошоо харж байгаа 47,500 тэгээд бүр нь 24,750 энэ бүр их урт хугацааны л одоо таргет юм да гэж харж байгаа. Ер нь бол биткойн бол энд market structure shift хийсэн бүр monthly chart дээр тэгээд энэс доошоо л ер нь доошоо price-д л одоо харж байна. Биткойн дээр бол bearish байгаа. За gold харагдаж байна. За gold дээр ямар зорилттой байгаа гэхээр gold дээр бол энд нэг одоо weekly одоо bullish gap байсан. За энэ bullish gap-ыг доошоо сэтэлсэн. Тэгээд доошоо сэтэлээд одоо retest хийж байна. За тэгээд хэрвээ gold bearish хэврээ байвал энэ цэгийг 3850 гэсэн цэгийг доошоо харж байгаа. Gold дээр. За gold дээр бас bearish гэсэн. Тэгтээ энд нэг одоо дахиад нэг gap үүсгэсэн байгаа. За энэ gap руу эх 7 хоногт ингэж арилжаад тэгээд доошоо ингэж арилж магадгүй. За тэгээ энэ gap-ыг одоо resistant буюу одоо эсэргүүцлийн бүс гэж үзээд за тэгээд энээсээ дэшээ энийг сэтэлчих юм бол дээр хаагдчих юм бол дахиад доллар all time high хийх магадaltaй.
За тэгэхээр доллар голд дээр бол алт дээр бол яг зүгээр хүмүүс бол одоо илүү алтаа зараад яг нэг яг зах зээлээс эзэж мөнгө халуу болтгоо гэж ярьдэн штэ. Одоо биткойн одоо доллар дээр орж исэн мөнгө одоо алт руу явсан тийм үү. Ер нь бол мөнгөний шилжилт. Тэгээд алт бол сая нэлээд өссөн штэ. Ер нь бол бүх одоо кэшүүд голд руу орсон тийм алт руу. Тэгээд одоо мөнгөний урсгал яг хаашаа шилжих гэдэг нэгэнгүүд одоо мөнгөний урсгал одоо ойл руу шилжин гэж би хараад байгаа. Тэгвэл тань нөхцөлөд Ираны одоо нөхцөлөдлөөс болоод одоо мөнгөний урсгал алт биш одоо ойл руу шилжиж байгаа гэж би харж байгаа. За тэгээд энд crude oil chart харагдаж байна. За crude oil chart бол миний би бол bullish байгаа crude oil дээр. За oil дээр бол 123, 129, 147 гэсэн энэ цэгэл харилцах боломжтой. За энэ тэгээд зах зээл дээр иймэрхүү тамагтай байна. За өнгөрсөн 7 хоног төр нь тэр чигтээ миний week бол улаан байсан. Тэгээд ерөөсөө ашигтай харилцаа хийгээгүй. Тэгээд яг зүгээр зах зээлд боломжууд байсан ч гэсэн нэг яг миний харилцдаг зах зээл дээр илүү тийм яг зүгээр маркет болж байгаа харилцахад хэцүү байсан. Тэгээд нэгд өдрийн харилцааг тарагч. За нэгд өдөр би энэ одоо minor sell side гэдэг одоо таргет хийж исэн. Тэгээд short харилцаанд орсон. Тэгээд энэ short харилцаанд ороод тэгээд stop loss зөхөд гарцсан. Тэгээд дахиад энэ 5 минутын inversion fair value gap харилцаад ирэнгүүт нь арилжаад энэ их би бүрийн доор энэ доотлын inversion fair value gap тэр хаагдангууд нь дахиж би short харилцаанд орсон. За тэгээд тэгсэн боловч харамсалтай нь дахиад stop loss зөхөдөө гарцсан. За тэгээд эцэст нь ингээ харсаж чинь за тэгээд энэ sell side buy side гэдэг аваад энэ buy side гэдэг аваад за тэгээд доошоо ингээд явсан байгаа. Тэгээд ингээд миний тархтанд хүрсэн. Тэгээд яг уу тэгээд $106 алдсан эхний өдөр даваа гарагт. За тэгээд хоёр дахь өдөр болохоор би миний за intraday buys маань ер нь дэшээ байсан. За тэгээд энэ айгуу цэвэрхэн энэ buy side гэдэг би онлж ийсэн. За тэгээд онлоод энэ эхний first percentage fair value gap тэр entry хийсэн. За тэгээд энд маш гоё оролт хийсэн. За тэгээд энэ first percentage gap-ыг дэшээ сэтгэлээд бочиж тест хийхэд нь entry орсон. За тэгээд $50 өрсөд энэ minor buy side гэдэг тарагтлаад ер нь 4R $212 хийх харилцаа байсан. За тэгээд харилцаа дэшээ явхад тэгээд би stop loss энд шахаад арчлаа багасгасан. За тэнгууд бүр энэ minor одоо swing high-ыг дэшээ сэтгэлээд явгууд нь өөр stop loss энд break in болгоцсон байсан. За тэгсээ чинь зах зээл буцаж ирээд миний намайг арилсанаас гаргацсан. За тэгээд энд бол нэлээд нэг тийм юу яасан оролтууд бол зөндөө хийсэн. Одоо арилсанаас гарчаад дахиж form ороод одоо ийм оролтууд зөндөө хийгээд тэгээд ерөөсөө амжилт олоогүй. За эцсийн дүнд бол ингээд миний тархалж исэн газар хөрсөн тий. Тэгээ би рүү энд break even хэтэрхий aggressive дэше хурдан шахаг бол ихэд бол арилжаа мань гоё биелчих байсан. За тэгээд хоёр арилжаа ороод $83 алдсан байна. Хоёр дахь өдөр. За энд 15 минутын chart, 3 дахь өдрийн арилжаа харагдаж байна. Энэ 15 минутын chart дээр энэ buy side гэдэг авагдсан. За энэ sell side гэдэг хоёулаа авагдсан. За ер нь энэ нөхцөлд бол арилжаанд орох энэ аюу хэцүү байдаг яг ингээд. За тэгтээ уусаа bearish нөө миний buys мань bearish болохоор би short арилжаанд энд орсон. Энэ buy side гэдэг авагдсан. Тэгээд энд 15 минутын fair value gap үүсээд за энд бас 30 минутын inversion fair value gap. За ингээд энд ороод арилжаанд орсон.
тэгээ stop loss цогтоод ингээд арилж байгаа гарцсан. За тэгээд тэгтээ харж байгаа чинь ингээд stop loss цогцсон дараа миний арилж байгаа ингээд дараа нь ингээд биелсэн тий. За тэгээд нэг л арилжаанд ороо $50 алдсан баа өр дотор. За 4 дахь өдөр энд 1 минутын шарт харагдаж байна. За тэгээд би өөрхөн яг арилжаануудыг хараад байгаа зүгээр 1 минутын оролдоод дайчгүй. Тэгтээ ер нь 1 минутын шарт дээр орсон оролдоод ерөнхийдөө бол stop loss цогтод ингээд гарчаад байх магадлал өндөрөдөг гэж би хараад байгаа. За тэгээд энд би 2 дахь лавыг одоо дооцыг энд анилж ирсэн. Тэгээд одоо энэ дээр Нью-Йорк Open-оор short арилжаанд орсон. Тэгээд short арилжаанд орсон боловч stop loss цогтод гарцсан. За тэнгууд нь дахиж short арилжаанд орсон байгаа. За тэгсэн дахиад stop loss цогтод гарцсан. За тэгээд 1 цагийн chart дээр энэ inversion fair value gap лөө ер нь бол би эндээс яг short арилжаанд оръё гэж бодож байсан боловч яг зүгээр зах зээл нь тархтаа нэвтрхээ ойрхон ирсэн болохоор нэг тийшээ ингэж урт retest хийхгүй гэж бодож байсан. За тэгээд тэгтээ яг зүгээр энэ бол бас аюу боломжтой орох цаг байсан болохоор би 1 цагийн цаг дээр дахиж 3 дахь short оролт хийсэн. За тэгээд $46 ирсэн. За тэгсэн боловч харамсалтай дахиад stop loss цогтод гарцсан. За тэгтээ энэ 1 цагийн одоо bearish gap руу арилжаад энэ доош миний арилжаа анх харж исэн цэглөө арилжаа миний ясан ба харж байгаа. Одоо ийм болохоор яг иймэрхүү арилжаанууд амирх болоод ингээд хичнээн bias маань ингээд зөв цэглөө харж исэн боловч ингээд яг тэр таргт арилжаага барьж авч чадахгүй ингээд stop loss төрүүл цогтоод гараад ирсэн. За тэгээд 3 арилжаа гэж $115 алдсан. За энэ дээр болохоор 5 дахь арилжаа харагдаж байна. 5 дахь дээр би яг зүгээр 5 дахь дээр TGIF setup гаргалаад яг зүгээр 5 дахь өдрийн онцлогийн явдаг өнгөд 7 хоног ингээд доош арилжиж байгаа. Тэгээд тэр доош арилжсныхан дагуу ингээд 20-30% тэр одоо range руу арилжих боломжтой. Тэгэхээр одоо би ерөнхийдөө яг зүгээр intraday scalping харж байсан. За тэгээд энд нэг арилжаанд орсон. Long арилжаанд. Тэгээд long арилжаанд орсон боловч stop loss цогтод гарцсан. За тэгээд нэг юм $26 л алдсан. Тэгээд ашигтай арилжаа ерөнхийдөө баг бүх авсан арилжаа маань улаан байсан. Тэгээд тэгтээ яг зүгээр тэгээд яг зүгээр би bias маань аюул зөв байсан ч гэсэн ингээд оролтууд яг trade-д барьж авах тал дээр нэг л жоохон тийм хэцүү хүн байлаа энэ 7 хоногт. Тэгтээ уусаа яг та нар ч гэсэн яг арилжаад үнэхээр мэдэрсэн бол яг зах зээл бол яг аюул тийм consolidation хийгээд нэг газар амар удаан арилжаад тэгснэ ингэж амар удаан явж байгаа. Яг тийм байсныг бол яг future sales-тэй хүмүүс яг мэдэрсэн байх гэж бодож байна. Одоо энэ харж байгаа ерөнхийдөө яг трендинг хийж байгаа хөдөлгөөнүүд ер нь л байхгүй байна. Ингээл нэг тийм consultation хийсэн ингээл энэ нэг range хооронд энд нэг range хооронд ингээл арилжаад. Яг ийм яг range bounce хөдөлгөөнүүд төр яг арилжаанд орохоос аюу хэцүү байдаг. Тэгэхээр энэ 7 хоногийнхоо трейдэд ер нь базаад хэлэхэд миний ер нь алдаа юу байсан бэ? Юунд дээр алдчихваа гэвэл ерөөхдөө миний анализууд бол зөв байсан. Ерөөхдөө бол анализууд дээр ер нь яриад байгаа юм байхгүй. Тэгээд би хитрхи тийм хамгаалах тийм юутай харилцсан баг. Хитрхи капитал хамгаалах гад нэг мөнгө алдахгүй гээд хитрхи стоп лоссод хурдан шахаад тэг агрессив шахаад тэгээд тэрэн дээр жоохон би алдсан байх гэж бодож байна. Яг тэгээгүй яг стоп лоссоо ингээд хурдан шахаагүйсэн бол гой ингээд арилжаанууд маа барьж авах боломжтой байсан тэг. За тэгээд хоёр дахь алдсан юм маань юу гэхээр ерөөхдөө зах зээл ингээд айгүй хэцүү ингээд арилжиж ирснийг ерөөхдөө бол гантарсан мөртлөө ингээд тийм хитрхи яарсан оролтууд хийсэн гэх юм уу.
хэтэрхий яарсан оролтууд хийснээсээ болоод төрүүлж стоп даут болоод тэгээд тэгсэн мэтлээ дараа нь ингээд арилцаа миний хүснээр яваад байгаа тийм үү. Яг тэгээд энэ хоёр зүйл дээр илүү халдсан байна. Нэгт бол хэтэрхий эрсдлээ хэтэрхий хамгаалсан. Тэгээд эрсдлээ хэтэрхий хамгаалсан маань мөнгө хамгаалж байгаас илүү бүр хэтэрхий алдагдал хүрэх тийм алдагдал хүргэсэн байна. За тэгээд хоёр талаар хэтэрхий яарсан арилжаанууд хийсэн байна. Тийм. Энэ 7 өнөختөр бол иймэрхүү алдаанууд гаргасан гэж өөрөөр дүгнэж байна.